За бид болохоор зэрэг Бурхан энэ газар байгаа учраас энэ газар өнөөдөр цугласан биш. Бид Бурханд итгэдэг учраас энэ газар цугладаг. Амен. Бурхан энэ өрөөнд ингээл од байдаг нэг буланд ингээд сууж байгаа тийм Бурхан биш юм аа. Бурханы хайгаад бид нар энэ өрөөнд орж ирээгүй юм аа. Би Бурханд итгэдэг, та Бурханд итгэдэг. Бид нар итгэл үнэмшлэрээ нэгдсэн ийм итгэлийн хүмүүс юм аа. Энэ итгэлээрээ бид нар бие биенийгээ урамшуулахын тулд, бие биенийгээ тайвшруулахын тулд тэр итгэдэг Бурханаа энд алдаршуулж түнд үйлчлэхийн тулд бид нар хамтдаа цугласан байна. Энэ цугласан энэ хүмүүсийн нэгдмэлийг, энэ хамтын амьдралыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр Христийн чуулган гэж нэрлэдэг. Христийн чуулган. Тэгэхээр бид болохоор зэрэг Христийн чуулган юм аа. Христийн чуулган болохоор зэрэг Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр Христ өөрөө чуулганы тэргүүн бөгөөд чуулган түүний бие юм аа гэж хэлсэн байна. Чуулган түүний бие юм аа. Би юунаас бүрддэг вүлээ? Эрхтнүүдээс бүрддэг. Тэгэхээр бид нар бүгд хамтдаа бие мөн үү? Бидний тэргүүн нь хэн? Есүс Христ. Тэгвэл эрхтнүүд нь хэн бэ? Эрхтнүүд нь бид нар. Би ам байж магадгүй, би гар байж магадгүй, би чигчээ урууж байж магадгүй. Эсвэл та нүд байж магадгүй. Та хамар байж магадгүй. Та бүр харагдахгүй байгаа нэг бие дотор байдаг нэг эрхтэн ч байж магадгүй. Гэхдээ бие дотор ямар ч хэрэггүй эрхтэн гэж байгаа юу? Байхгүй. Бүх бие эдээс бүгдээрээ энэ биед хэрэгтэй. Үүнтэй адилхан энэ чуулганд хэрэггүй. Энэ манад байх ёсгүй. Энэ хүн манад чуулганд ирэх ёсгүй гэх ямар ч юм байхгүй гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ бол маш чухал зүйл шүү. Христ энэ биеийн тэргүүн нь, энэ чуулган түүний бие нь, энэ биеийн эрхтнүүд нь бид нар байна. Тэгэд эрхтнүүд болохоор зэрэг ингээд өөр хоорондоо тэмцэлдэх боломжгүй. Гар нүдэ чи надад хэрэггүй. Чи зөвхөн хардаг байхад би барьдаг заа юу. Би ингээд тэмтэрдэг, чи зүгээр харахаас цайшгүй гэж хэлэх тийм эрхгүй гэсэн үг. Эсвэл нүд гарт хандаад чи харж чадахгүй штэ. Чи юм гоо сайхныг мэдрэхгүй штэ. Чи ингээд чиний хүрхгүй юмыг би хардаг байхгүй юу гэж нүд сайрхах боломжгүй. Эсвэл энэ эд эрхтнүүд бие биентэйгээ зөрчилдөх юм боломжгүй. Энэ бүгд өөр өөр ингэсэн тогтолцоот, өөр өөр ингэсэн даалгавартай, өөр өөр ингэсэн тийм үүрэгтэй, өөр өөр ингэсэн тийм дүр төрхтэй, өөр өөр ингэсэн имижтэй, өөр өөр ингэсэн тийм онцлог үн цэнтэй зүйл ах. Тийм учраас бид нарыг холбодог зүйл нь юу вэ гэхээр зэрэг хайр юм аа. Бүх холбоосын ийм нэгдлийн тэр холбоосон гол хүчин зүйл нь хайр юм аа гэж. Тэгэхээр Бурхан бүгдийг хайр дотор бүтээсэн, бүгдийг хайр дотор холбож өгсөн. Бүх зүйлсүүд хайраар холбогдсон байх учиртай. Энэ бол маш чухал зүйл байна. Тэгэд Эфес номон дээр юу гэж хэлсэн бэхээр зэрэг чуулган бол Христийн бие. Христ бол энэ биеийн төлөө нас барсан амиа өгсөн гэдгийг хэлсэн байна. Тэгэд нэг зүйлстэй дүүцүүлж зүүрлэж хэлсэн байдаг. Гэр бүлийн амьдралд ялангуяа эхлэн дөхрийн харилцаатай чуулганы харилцааг зүүрлэж тэн дотор ингэж хамтлагч ингэж оруулж ирсэн байдаг. Тэгээд эхлэн нөхөр хоёр тэд нэгэн бие болдог шиг чуулганы Христ болохоор яг нэгэн бие юм а гэдгийг хэлсэн баг. Энэ хизээс нэг нэгнийхээ эсрэг ямар ч байх юм боломжгүй гэдгийг энэ дээр ингэ хэлж байгаа. За би та нарт ингээд чуулганы амьдралыг ингээд утга учир үн цэнийг ойлгуулахын тулд энэ гэр бүлийн харилцаан дээр нэг зүйлийг ингээд ойлгож байна. Өнөөдөр гэр бүл ягаад сал сарндаг? Гэр бүл ягаад өнөөдөр зөрчилдөөнтэй байдаг? Маргаан тэмцэн хэрүүл байж чаддаг. Тэгээ болохгүй болохоор ингээд сал сарндаг. Болохгүй болохоор ингээд хэдэн тийш болдог. Яг энэ утга учир нь яг юунд очиж байгаа юм бол эхнэрт нь байгаа юм болов? Эсвэл нөхөрт нь байгаа юм бол? Эсвэл үр хүүхэд нь байгаа юм болов? Эсвэл төр засагт нь байгаа юм бол? Эсвэл ямар нэгэн нийгмийн бодлогот нь байгаа юм болов? Эсвэл энэ улс орны хөгжид эдийн засгийн уур амьсгалд нь юунд нь байгаа юм бол? Яг юунаас болоод өнөөдөр гэр бүл амар тайвангүй өнөөдөр ийм тэмцэлдэнтэй байдаг юм бол? Гэр бүлийн оршин тогтнол мөн чанар нь яагаад ингэж эвдэрсэн юм бол? Юунаас болоод ингэж эвдэрсэн юм бол? Уг нь Библи хэлэхдээ нэг бие байх ёстой. Тэгээ нэг бие ингэж нэг нэгнийхээ эсрэг байж болохгүй гэдгийг ингэж хэлсэн ийм чухал зүйл байна.
Ягаад гэвэл хүлээн зөвшөөрөл байхгүй. Яг нөгөө бид эрхтнүүд гэдэг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Би чамаас даваа, би чамаас илүү гарал үүсэлтэй, би чамаас илүү босролтой, би чамаас илүү мэдлэгтэй, би чамаас илүү олонний хасан, илүү амс илээсэн, илүү арт талтай, илүү найзтай, илүү ямар нэгэн боломжтой гэдэг үргэлж нэг юм тэмцэлтээнүүд, өрсөлдөөнүүд энэ гэр бүл дотор байгаад энэ ингээд хагарал ботрод ингээд хүрэгчээдэг байна. Тэгээд өнгөрсөн онд олсон гэр бүлийн гэрэлсэн хосын сургалт дээр нэг юм үг бидэнд нөлөө үзүүлсэн. Юу гэж нөлөө үзүүлсэн бэхээр зэрэг эхлэн нөхөр хоёрыг өөдөөдөөс нь харуулж хооронд нь ярилцуулж агаад ямар нөлөө үзүүлсэн бэхээр зэрэг нөхөр нь эхнэрээс үргэлж хөсөнжилж амьдардаг ийм амьдрал гэж байхгүй. Нөхөр нь эсвэл эхнэрийн төлөө амьдардаг юм гэж байхгүй. Эсвэл эхнэр нь нөхрийнхээ төлөө амьдардаг юм гэж байхгүй. Энэ амьдрал бол үргэлж амар тайвангүй байна. Үргэлж бие биенээсээ зулгаа. Чи надтай мэдлээгүй, чи намайг халаагүй, чи намайг хангаагүй, чи надтай цаг гаргаагүй, чи намайг ивэлдээгүй, чи надад гоё үг хэлээгүй, да гэдэг юм өдөр тутмын хэрүүл яг тэгвэл бие биендээ харсан тохиолдол байдаг. Тэгээд тэдний орсон тогтнох, тэд нар хамтдаа байхын нэг учир шалтгаан нь нөхөр нэхнэрлүүгээ эхнэр нөхөрлүүгээ биш гэдгийг хэлж өгсөн. Юу гэж хэлж өгсөн бэхээр зэрэг хоёулаа хамтдаа би чамайг хайрлаа, чи намайг хайрлах. Тэгээ би биний хайрлая. Тэгээ тэр хоёрын гол зорилго нь юу гэхээр зэрэг тэдэнд алсын хар хэрэгтэй байсан. Хоёулаа юунд хүрэх гэж байгаа юм бэ? Юуг бүтээн байгуулах гэж байгаа? Юу хийх гэж? Хоёулаа хамт амьдраад юу хийх гэж байгаа юм бэ? Ямар зорилготой явах гэж байгаа юм бэ гэдэг нь энэ асуудлын гол зорилго нь байсан. Тэгээ тэр хоёр зорилготой байх юм бол алсын хараатай байх юм бол тэд нар туулах зүйлээ хамт туулж чадна. Зорилго нь нөхөр болсон, зорилго нь эхнэр болсон байх үед тэд нар бол тэмцэлдээд тэгээд гэр бол там гэдэг тэр категорид орж байгаа гэсэн. Гэтэл хамтдаа туулаад хамтдаа энийг бүтээ, энийг хий, тийшээ явъя, энийг зориулъя, ийм бүтээ, хамт хоёулаа ингэж гэр бүлээ байгуулъя, ингээ тгий гэдэг энэ амьдрал бол зорилготой тэмүүлэлтэй жигэн утга учиртай амьдрал юм аа гэж. Үүнтэй адилхан чуулган бас л ингээд өөдөөдөөс харсан. Би бинээсээ хэмэлсэн, би нэгэ хөсөнжилсэн. Энэ эрд иргэдэд хоорондоо зөрчилддөггүй шиг. Би бол чамаас илүү шүү. Одоо би нөгөө дахиад нөгөө 12 дагалдагчийг дахиад ярих хөрх юм. Тэд нар өстэй гүн хэцүү одоо угаасаа зөвлөл одоо жишээ болох гэдэг энэ одоо бурхны үгэн дээр бичигдсэн одоо тийм нөхдүүд тэ Есүсийг дагаад явж байхдаа хэн агуу вэ гэж маргалдаа тэ гарал үүслээрээ ч юм уу загсчин ч юм уу татвар хураагч ч юм уу дээрэмчин ч юм уу нүгэлтэн гээд ингээ үсцээ явж байсан тэр нөхдүүд байхгүй юу. Тэгээ үүнтэй адилхан чуулган дотор чуулган алсын хараагүй байх бай. Чуулган хамтдаа нийлээд юу хийж байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй байх үед энэ чуулган дотор нэг зүйл орж ирж байгаа нь ялзрал гэдэг зүйл орж ирж байгаа. Тэгээ чи бид ингээ толдог. Тэгээ би нэг ингээд зүлгүүртгэд бэлэн ингээд те ийм байдал. Тэгээ чуулганыг бурхан ийм байгаасаа гэж хүсэхгүй. Есүс ийм байгаасаа гэж хүсэхгүй. Тэгээ энэ эд эрхтнүүд ингээд энэ хуруу ингээд нүдэ хатгаа сохлохыг хүсэхгүй. Тэ? Ингээд зүрх рүүгээ гараа гэдэг суглаад ингээд авахыг энэ бие дотор ямар ч тийм байх боломжгүй. Тэгээ Библи чуулганыг ийм байгаас. Чуулганд ингээд оршин тогтно чуулганд нэг чухал зүйлийг өгсөн. Чуулганд алсын хараа. Бид нар ингээд цуглаад юу хийх гэж байгаа? Цуглаад яах гэж байгаа? Цуглаад бид нар ингээд он утаан жилийн туршид ингээд яах гэж байгаа? Би нэг ингээд ивэлэх ингээд ивэлэл байх. Энэ ингээд бидний ингээд оршин тогтнох зорилго нь юм уу? Үгүй. Харин бидний оршин зорилго нь юу гэхээр зэрэг чуулганы алсын хараа. Есүс тэр тэргүүний юу харж байгаа, юу хүсэж байгаа, юу хийх гэж байгаагийн төлөө явахыг энэ бол чуулганы өсөд хөгжиж гэж хэлж байгаа. Амен. Тэгэхээр чуулганд өсөж хөгжих хэрэгцээ байна уу? Чуулган ингээ бие биенээс ингээ хэмэлдэг, бие биенээс ингээ хүсэмжилдэг, натаа ингэж харьсангүй, натаа ингэж мэдлсэнгүй, надад ингэж өгсөнгүй, надад тэгж өгсөнгүй, тэрэнд болохоор ингэж харьцаа, тэрэндээ ингэж харьцаа, ингэж цаг гаргадаа, надад ингэсэнгүй, чуулган дээрхээр тийм юм онцгүй, ийм юм онцгүй, ийм ингээ миний хэрэгцээг хангахгүй байна, ийм юм болохгүй байна гэдэг. Энэ бүх энэ одоо харилцааны энэ бүх зүйлс яг нөгөө эхлэр нөхөр хоёрын хоорондоо ба гэж байгаа. За тэгвэл болио ойлголоо. Надтай сайхан амьдрах өөр эмэгтэй хүн олдох байлгүй, чамтай сайхан амьдрах өөр эмэгтэй хүн олдох байлгүй.
Тэгээ яг үнэндээ дахиад 2 дахь 3 дахь амьдрал дээр яг бүх юм бах байдаг юм шүү. Энэ амьдралыг энэ чуулган дотор ингэж оруулж ирэхгүй. Чуулган бид нар хамтдаа нэгдээд бид нар нэгэн зорилгын төлөө нэгэн зүйлсийн төлөө явж байгаа юм аа. Бидэнд ямар алсын хараа, бидэнд ямар зорилго байна? Яг зөв. Агуу захирамж. Матай 28:18-аас 20 дугаар ишлэлээр Есүс дагалдагч нартайгаа уулзсан. Есүсийн дагалдагч нар дотор 2 төрлийн хүмүүс байсан. Нэг нь Есүс амилсан байж тээ. Есүс энэ мөн байж тээ гэж итгэжсэн. Нэг хэсэг хүмүүс тэр дагалдагч дотор байсан. Нэг хэсэг нь Есүс нэр амилсан болов. Энэ нөгөө нэг цагдмаа цовдлохоос өмнө байсан Есүс мөн үү гэж эргэлзэжсэн. Нэг ийм 2 хэсэг хүмүүстэй Есүс хамт дахин амилтынхаа дараа явж байгаа. Тэгээ амьдралынхаа сүүлийн хугацаанд тэгээ тэдэд ингээ эргэлзэж гэнэ үү эргэлзээгүй. За энэ дотор бол те за Есүс байдгууд эргэлзэж байгаа хүмүүс бас сууж байгаа. За стан дээр улаан галзуу Есүс зөвхөн энэ дотор ингээ сууж байгаа те. Гэхдээ Есүс тэр дагалдагч нартаа ингээ сууж байгаа. Эргэлзэж байгаа нь гадаа гараад хаалга хаагаад гадаа байж. За яг одоо над итгэж байгаа нь одоо энэ үгийг сонсох ёстой гэж хэлээгүй. Есүс тэнд байгаа бүх хүмүүст хандаад нэг даалгавар, нэг алсын хараа, нэг зориг өгсөн. Иймээс та нар яв. Надад тэнгэр ба газар дээрх бүх хэрэг мэдл надад өгсөн. Иймээс та нар яв. Та нар те Юдагаар яв. Та нар Самар нутгаар яв. Та нар харь үндэстнүүдээр яв. Тэгээд та нар эцэг ариун сүнсийн нэрээр тэдэнд баптизм хүртээ. Миний заасан бүхнийг тэдэнд зааж өг. Ингэхдээ та нар юу гол зүйл нь юу бүтээж байгаа юм бэ гэхээр та нар үндэснүүдийг дагалтуулагч болгоно гэж болгогдсон гэж. За энэ нь бол чуулганы тэмүүлэх. Эхлэр нөхөр хоёр нэг амьдралын хүсэл мөрөөдөлтөд явж байгаа шиг чуулган хамтдаа нэг биелүүлэх зүйл. Аврагдаагүй хүмүүс байна. Сайн мэдээ сонсоогүй хүмүүс байна. Есүс чинь худлаа, гадаадын шашин гэж хэлж байгаа хүмүүс байна. Тэгсэн мөртөө ингээ гим нүгэл давтаад амьдрал нь утга учиргүй хүмүүс байна. Яг үнэхээр бурхан үнэхээр хаана байгаа юм бол гэдэг ингээд зүрхнийхээ мухард ингээд залбирч байгаа бодож байгаа хүмүүс байна. Энэ бүх зүйлсийн төлөө чуулган оршин тогтнож яддаг юм аа. Өөр хоорондоо үзэлцгээр, өөр хоорондоо агуухаа үсгээр чуулган тогтдоггүй юм аа. Харин чуулган энэ үндэстэнд аврал хэрэгтэй гэдгийг мэдээж үүнийхээ төлөө амьдарч, өөрийнхөө төлөө тэмүүлж, өөрийнхөө төлөө зорилготой явдаг чуулганы гол оршин тогтнол энэ баг. Тэгээд Библиэлд Efes номон дээр юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг чуулганы дүүрэл нь юу юм бэ гэж. Чуулганыг дүүргдэг зүйл нь юу юм бэ? Чуулганы дүүрэн байдлыг яг юу хэлээд байгаа гэж Efes 1-р бүлэг дээр хэлсэн байна. Чуулганы дүүрэн байдал нь Есүс Христ өөрөө юм аа. Энэ чуулган Есүсээр, Есүсийнхээр, Есүсийн хүслээр, Есүсийн жан чанараар, Есүсийн ариун байдлаар, Есүсийн сургаалаар, Есүсийн дуудлагаар, Есүсийн хайраар, Есүсийн юмар дүүрэн байна. Чуулганы тэр дүүрэл нь Есүс өөрөө байх гэсэн чинь. Тэгээд Есүс энэ газар дэлхий дээр ирээд өөрийнхөө сүмд орж ирээд тэгээд уурсан байгаа тий. Тэр сүм нь Есүсгүй сүм байсан. Бүгдээр Есүстээр мөрөх гэж, өргөл өгөх гэж, магтах гэж, залбирах гэж сүм рүү ирж байгаа л да. Гэхдээ тэдэнд яг үнэндээ Есүс нь чухал байгаа. Есүс нь чухал байгаа. Есүсгүйгээр тэд нар цугласан байсан. Тэгээд тэд нар юу гэхээр зэрэг тэдний хувьд хэн чухал байсан гэхээр зэрэг нэг нь чухал байсан. Нэг нь чухал байхаас илүүгээр нэгнийх нь юм чухал байсан. 8 арилжаа, сүм дотор 8 арилжаа хийчих гэсэн. Нэгнийх нь юм чухал байсан. Нэг нь юу авчрах бол, юу арилжаалах бол, юу өгөх бол, ямар санаа оноо өгөх бол, ямар мэрэгэн санаа өгөх бол, ямар ч гоё юм хийж өгөх бол, ямар entertainment байх бол, ямар шоу байх бол, ямар гоё надад ингээд тийм өгөөчтэй юм хэлэх бол, надад ямар нэгэн ингээд авч болох юм миний амьдралд юу өгч болох бол гэж 1-р зууны үеийн тэр Есүсийг ирэх үед байсан тэр сүмийнхэн ийм байдалтай байсан. Тэгээд тэд нар ингээд
сүмд өрөх гэж ирсэн тагтаага, сүмд өрөх гэж ирсэн хоньо, сүмд өрөх гэж ирсэн тэр зүйлсээ хоорондоо наймаалцсан. Бартер хийсэн. Тэгээд бүү дүүрэн дангуулууд сүмийн нүдэ дүүрэн дангуунууд. Тэгээд Есүс Иерусалимд орж ирээ, сүмд орж ирээ. Тэг бүгдийг хөмөрсөн баг. Тэгээд тэр хоньнуудын хашаанаас нь гаргаад тагтаануудыг нисгээд хүмүүсийн юм хөмрөөд миний өргөө бол бүх үндэстний төлөөх залбирлын өргөө гэж нэрлэгдэх учиртай байх. Юу болоод байна гэж. Ингэж хэлсэн баг. Тийм учраас сүмд явах сайхан муухай гэдэг яриа гарцсан. Магтаал нь гоё гэдэг яриа гарцсан. Сүмд очивол ингээд entertainment үзэгдэх юм, харагдах юм гоё байх ёстой гэдэг юм дээр ингээд ботцсон. Тэгээд яг хүнэндээ жинхэнэ нөгөө Есүсийн юмнууд нь байхгүй бол чуулган аюултай болно гэсэн үг. Тэнд алсын хараа ярьж байна. Тэнд хүмүүс аврагдахын тухай ярьж байна. Өвчтөн хүмүүсийн тухай ярьж байна. Тэнд яг сүнслэг тэмцэл болж байна. Тэнд яг залбирал магтаал яг болж байна. Тэ? Яг энийг хүсэнжилж яг ингэж ирж байна уу? Сайхан чөлөөт цагийн газар байна уу? Сайхан нөхөрлөлийн газар байна уу? Сайхан entertainment газар байна уу? Сайхан зугаацах газар байна уу? Энэ бол бидний эцсийн төлөвийн зорилго биш. Миний гэр бол үндэстнүүдийн төлөөх залбирлын өргөө байх болно гэж. Тэгээд заримдаа бидний чуулган янз янзын нэг entertainment хөтөлбөрүүд дээр оролцоо арай гайгүй. За өнөө өглөө өөрийн залбиралтай шүү гэхэд хинч байхгүй. Өнөөдөр Библи судалтай шүү гэхэд хинч байхгүй. Өнөөдөр сайн мэдээний хөтөлбөр байгаа шүү. Өнөөдөр инэрл үйлчлэлтэй шүү гэхэд хинч байхгүй. За өнөөдөр тоглоом байгаа. Өнөөдөр кино үзнэ. Өнөөдөр бүжиг танзаа, өнөөдөр баяр байгаа гэж хэлэхэд энэ заал дүүрдэг. Энэ бүхэн бидний хандлагыг илэрхийлж байгаа. Тэгэд өөртөө дуртай юмд ирж гин гэсэн үг. Харин чуулганы Есүсийн дуртай юмд бид нар хойрог байна гэсэн үг. Тэгээ сүм залбиралгүй байвал энэ сүм яах юм бэ? Библи уншлаггүй сүмээр яах юм бэ? Бурхны үг тунхаглагддаггүй сүмээр яах юм бэ? Сайн мэдээ тараадаггүй сүмээр яах юм бэ? Тэ? Энэ яг сүм байгаа биш. Энэ зүгээр нэг клуб зүгээр нэг ашиг сонирхлын дагуух нөхөрлөл болж өрнө гэсэн. Тэгэхээр бидний дотор энэ сүмийн талаар маш том ойлголт шинжилэлт маш их хэрэгтэй болж байна гэсэн. Тэгээ сүмд явж залбирх нь ихээр ядаргаатай санагддаг. Тэгээд бусад ажлууд нь үн цэнтэй санагддаг. Зах руу явах нь, дэлгүүр рүү явах нь, нэг найз руугаа явах нь, аялал зугаалгад явах нь тэдний хувьд маш чухал санагддаг. Пастор уучлаарай. Би одоо ихнэр авах гэж байна. Уучлаарай, би одоо 8-нд явах гэж байна. Одоо надад ингэж гүйцэлдүүлэх ажил байна. Тэгээд Есүс сургаал дотор юу гэсэн мэхэд тэдгээр бүх хүмүүсийг дахиж битгий өр. Тэгээд тэд нар тэр нь чухал бол тэгээд яв. Тэгээд харин та нар гадаа гараад доглон хэцүү гээгцэн хинч биш гэж бодож байгаа. Өргөдөөгүй хүмүүсийг урьж авчрах гэж хэлж байна. Жохон хатуу сургаал. Гэхдээ бид нар яг чуулганыхаа яг оршин тогтнолоор дүүрлэр бид нар байх ёстой гэсэн. Амен. Тэгээд өнөөдөр ингээд сүм зуусан залбиралгүй сүм болчих гээд байна. Библи судалгүй, Бурхны үггүй, сайн мэдээгүй сүм болчихвол тэгээд энэ сүмийн утга учир бидний цуглалтын утга учир биш болчихно гэсэн. За нэг чухал зүйлсийг та бүхэндээ сургаалт өгсөөс 3 ишлэл уншиж өгье. Ихэнх маань саяын одоо өгнүүдийг бүгдээрээ мэдж байгаа учраас би Библиэс өгсөнгөө харин одоо яг энэ дээр гол ойлгох ёстой 3 зүйлийг ядангуяа амьдралдаа хэрэгжүүлэх ёстой 3 чухал зүйлийг би одоо сургаалт өгсөөс 3 бүлгээс хуваалцъя. За сургаалт өгс 29-18. Алсын хараа байхгүй аваас ард түмэн дэг журам үгүй. Харин хуулийг сахигч нь ерөөлтөө гэсэн. За намайг дагаад хэлээрээ алсын хараа байхгүй аваас ард түмэн дэг журам үгүй. Харин хуулийг сахигч нь
Ерөөлтэй. За яг тэр үгэн дээр дэлгэсэн дээр гарч байгаа үгэн дээр болохоор тэр жаргалтай гэж хэлсэн байна тий. А зарим одоо Библийн орчуулган дээр баяр хөөртэй гэдэг нь баяр хөөрийн утга учиртай гэснээр оруулж ирсэн байдаг. Энэ үгүүд нь миний хувьд илүү их тод энэ үгийг ингээд одоо утга учиртай болгодог. Хууль дүрм ярихаар зэрэг хүн төрлөختний хамгийн одоо дургу игдүүцэл болдог зүйл мөн үү? Чи тэтэн цагт унтаа, тэтэн цагт босох ёстой. Тэтэн цагт чи тэм юм хийх ёстой. Чи ингэж цагаа барих ёстой. Чи ингэж юм хийх ёстой. Ингээд цаглах бат дэг журам хууль гэдэг зүйл тийм одоо жаргалтай юу? Тэр жаргал авчирдаггүй бидний амьдралд. Аав юм маань миний амьдад тавьж байгаа тэр сахилах бат дэг журам тэр хит хязгаарууд намайг уурыг маань хүргэдэг. Болохгүй, ингүүл болохгүй, тэгвэл болохгүй. Тэг битгий ингэрэй гэдэг. Энэ бүгд нэг журам, бүх зүйлсүүд. Энэ бүгдийг үл огоорсноор энэ бүгдээс маш амьдралдаа маш хатуу юмнуудыг амсаж үзсэн хүн бол би. Үнэхээр дуулуургүй зөрүүдээсээ болж, хуйлдаг журам дургуугээсээ болж те энэ дээр үнэхээр өвдөж үтсэн, үхэж үтсэн хүн бол би. Тэгэд хизээ энэ хууль жаргалтай, хизээ миний амьдралд энэ хууль ийм ерөөлтэй, хизээ энэ хууль миний амьдралд ийм баяр хөөртэй дэг журам, хизээ миний амьдралд энэ зүйл надад ингэж ирэх ёстой юм бэ. Хизээ гэж хэлсэн бэ. Алсын хараатай үед. Алсын хараатай үед. Өнөөдөр олимпийн тамирчид тэр олимпийн тамцанд медаль зүүхийн тулд тэд нар сахилах баттай байхаас өөр арга байхгүй. Тэд нар цаг барахаас өөр арга байхгүй. Өнөөдөр Леброн Джеймс гэдэг одоо бидний сагсан бөмбөгийн одоо нэрт алдартай тамирчин байна тий. Тэгээд тэр ингээд өөрийнхөө баримтат канон дээр өөрийнхөө хүн дээр нэгэн юм тостой үг хэлсэн баг. Би энэ замнарт хүрээд би энэ төвшөнд хүрэхийн тулд би бүх хүмүүсээс илүү би хамгийн уйтгартай замыг сонгосон гэж. Хамгийн уйтгартай замыг би сонгосон гэж. Юу яагаад уйтгартай байна вэ гэж хэлсэн. Хүмүүс ингээд хүснээрээ идж яхад би хүснээрээ идэхгүй байхыг сонгосон. Би миний бие тэжээлд юу хэрэгтэй, ямар амьд төвжөлтэй гэдгийг би сонгосон. Хүмүүс хүсснээрээ зугаацж яхад би хизээ зугаацахгүйгээ би шийдэх хэрэгтэй байсан. Энэ бол дэг журам, энэ бол хууль, энэ бол сахилга бат. Тэгээд тэр өнөөдрийн би энэ тавцанд хүрсэн, би өнөөдөр дэлхийн нэртэй энэ тамирчин тулд хүрсэн. Гэтэ би бүх хүмүүсийн уйтгартай замыг сонгосон шүү гэж. Тэр хизээ унтахгүй хэдэн цаг хийдэггүйгээ, хинтээ нөхөрлөхгүйгээ тэр шийддэг. Ийм хүн байсан. Тэгэхээр эхнэр нөхөр гэр бүлүүдийн нурж унж байгаа зүйл нь хэн нэг нь хангалттай хайрлах байгаагаас биш, хэн нэг нь хангалттай хайрлахдахгүй байгаагаас биш. Харин тэр гэр бүлд хамт хийх юм байна уу гэдэг нь алсын хараа байна уу гэдэг нь бас чухал байсан. Тэгвэл чуулганд хэн нэг нь хангалттай хайрлагдаж байгаа, хэн нэг нь хангалттай хайрлагдахгүй байгаа нь чухал биш. Харин энэ чуулган хийх юм байна уу? Хүрх цэг байна уу? Дуудлага байна уу? Алсын хараа байна уу? Хийх юм байна уу? За тэгвэл алсын хараа тэр дуудлаганда хүрхийн тулд тэр даалгаврыг биелүүлэхийн тулд чуулган яах ёстой? Чуулган яадаг вэ? Алсын хараанд хүрэхийн тулд юу хэрэгтэй гэсэн? Хууль хэрэгтэй. Бурхны үг хэрэгтэй. Энэ дээр байгаа дэг журмууд хэрэгтэй. Энэ дээр хийх ёстой хил хязгаарууд тогтоосон тэр сахилга балтууд бидэнд хэрэгтэй. Тэгээд энийг биелүүлж бид тэр алсын хараа, тэр агуу захирамжинд бид хүрч чадна. Бүх хүндстэн аврагдаас үнний мэдлэг тэрээс гэсэн тэр агуу захирамж. Тэр дуудлагт бид нар ингэж хүрч чадна. Энэ нь ингээд зүгээр ингээд аянда бурхан хийчин те. Бурхан өөрөө агуулж чадлаа юм чи хийчих гэлгүй те. За би тэр хүн би биш байхаар бурхан өөр хүнээр хийчих байхаа. Гэтэл бурхан үгүй би чамайг дууцсан. Би чамтай хиймээр байна гэж хэлж байгаа. Ингэж бид нар бурхантай хамтрах бүх юмаа бидний хойшлуулаарай гэсэн. Бурхан энэ ертөнцийг бүхэлд нь хайрлсан шүү дээ. Хайрлагдаг үг гэж нэг ч юм байхгүй шүү дээ. Мэн? За дараагийн нэг чухал зүйлийг бүгдээр урагш байгаа уншия. Сургаал төгс 25, 28 дахь эшлэл. За өөрийгөө захирдаггүй хүн ханан хэрэмгүй нурсан хот мэт болоо гэж хэлж байна. За тухайн үеийн одоо хотууд
бүгд хан хэрэмтэй байдаг гэсэн. Дотор нь хот байгуулад хотоо хамгаалсан хан хэрмийг заавал барьдаг. Тэгээд томын хотын дааман хаалга гэж ингэж байдаг. Ийм байсан баг. Тэгэхээр зэрэг тэр үеийн хүмүүс бол одоо энэ хан хэрмийн тухай ойлголтоор бол ингэ сайн мэднэ. Яагаад тэр хан хэрмийг барьж байгаа гэхээр тэр хан тэр хот руу хэн дуртай нь ороод хүснээ хийж болохгүй гэсэн үг. Тэр хот руу хэн нэг нь орохын тулд заавал хаалгаар орох ёстой. Тэгэхээр ингээд өөрийгөө захирдаггүй, өөрийнхөө сүнсийг захирдаггүй, өөрийгөө би тийм юм мэдж болно, идэж болохгүй, би тэгж унтаж болохгүй, би тэр хүнтэй нөхөрлөхгүй, би ингэн тэгэн би юм хийхгүй гэдэг ингээд нэг бүх юм ингээд нэг журманд оруулдаггүй, сахилга батгүй, ямар нэгэн бурхны үгийг амьдралынхаа хувьд оруулдаггүй тэр хүмүүст яг зүгээр хан хэрэмгүй хот гэсэн үг. Хизээч дайс нь ирээд тэндээс хулгайлахад, дээрэмдэхэд бид авахд бэлэн байна. Тийм учраас бид нар амьдралдаа гэж маш их юм хулгайлуулдаг. Харилцаагаа хулгайлуулдаг. Үн цэнтэй маа хулгайлуулдаг. Тэгээд ямар ч ингээд би нэг өсвөрийн семинар дээр энэ үгийг ингээд бүр ингээд хэлж ирсэн. Хүүхдүүдэд ингээд өсвөрийнхэнд ингээд хэлж ирсэн. Та нарт ингээд асын хараа хэрэгтэй. Та нар яагаад өнөөдөр хичээл хийх хэрэгтэй вэ? Тэгээд хичээл хийгээд суулж цонхоор гадаа ингээд гарангууд тоглож байгаа хүүхэд гой санагддаг. Тэгээд чи асын хараагүй бол би ингээ багш болондоо, эмч болондоо, би ерөнхийлөгч болондоо гэдэг асын хараагүй бол тэгээд чи гадаа байгаад сэлгүүсэж байгаа хүүхдийг хараад чи бүх юм хаана. Тэгээд гарч тавлаа. Энэ хүнийг юу гэдэг вэ гэхээр зэрэг асын хараагүй, тэгээд асын хараагүй учраас дэг журмгүй учраас өөрийнхөө сүнсийг захирдаггүй. Тэгээд хідэн цагаар тоглоход бэлэн. Хідэн цагаар дэмий юм хийхэд бэлэн, дэмий тэрхэд бэлэн. Хідэн цагаар унтахад бэлэн, хідэн цагаар утга учиргүй нөхрөлөхөд бэлэн, найрлахад бэлэн. Тэгээд тэдний амьдрал цэцэг хөслөд хөгжилт гэж ирэхгүй гэсэн. Яагаад гэвэл тэдэд хүрэх цэцэг асын хараа байхгүй наа гэсэн. Тийм учраас тэд нар хичээл хийх нь ядаргаатай санагддаг. Тийм учраас тэд нар амьдралдаа дэг журам тогтоох нь ядаргаатай санагддаг. Тэгэхээр өнөөдөр эцэг эхүүд, өнөөдөр чуулганы удирдагчид, өнөөдөр багш нар, өнөөдөр ямар нэг хүний амьдралд үргэлж асын харааг чөлөөлж байгаа шүү дээ. Чи энийг өнөөдөр яагаад хийж? Чи өнөөдөр яагаад 6 цагт унтах ёстой вэ? Босох ёстой вэ? Чи яагаад ингэж нойроо яах ёстой вэ? Өнөөдөр өсвөр үеийнхний одоо бурхны нэг одоо хэм хэмжээг алдагдуулж байгаа юм нойр солигдох. Шүн унтахгүй, шүнжэнгөө Facebook, Instagram, цахим зүйлсүүд. Тэгээд өглөө босож чадахгүй. Тэгээд өнөөдөр өглөө 10 цагт манай залуучууд яагаад сүм байхгүй гэж тэд нар шүн унтаагүй ойлгомжтой байхгүй. Тийм учраас тэд нар яагаад өглөө 10 цаг сүмд ирч чадахгүй. Тэгээ би залуучуудтай хэлсэн. Та нарт үнэхээр энэ чуулганыг хайрлах, энэ чуулганы алсын хараад ингээ хамтрах тийм сэтгэл зүй үнэхээр байна уу? Энэ чуулганы алсын хараад явах зүйл байна уу? Тэгвэл та нар өнөөдөр нойроо хизээ унтахаа шийдэж чадна. Би хөдөлгөө өсвөр үеийг тэнгийнх нэг харанхуйгаас аврая л да. Ингээд зүрхэндээ хашгирч байгаа үннийг хайж байгаа залуучууд зөндөө байна шүү дээ. Тэдэд бүгдөө хүрээ л да. Та нар үлгэр дүүрэлтэй бүгдөө бай л да гэж ингэж ятгах. Амен. Тийм учраас чуулганд энэ бурхны үг бол энэ Библи уншлага бол ядаргаатай ерөөсөө биш. Хүнд ядаргаатай биш гэж алсын хараатай хүнд. Чуулганыхаа алсын харааг ойлгосон, чуулганаа дэмжин, чуулгандаа хайртай хүмүүсийн хувьд энэ бол нэг тийм зүйл биш. Энийг нэг сөхөж яваад ингээд уншаад тэмдэглэл хөтлөөд ингээд явна гэдэг бол ингээд ядаргаатай санагдахгүй. Тийм учраас энэ дээр бид нар маш их тийм юу байх хэрэгтэй. Өнөөдөр 18 хүртэл Библийнхаа уншлагыг тасардгүй уншсан. Тэгээ Библи уншлагынхаа хуваарийг ингээд 4,000 төгрөгөөр авсан хүн байна уу манай? Тэнд ингээд 4,000 төгрөгөөр аваараа гэд хэлэнгүүт ингээд ундрах маань ингээд бүгдийг багцсан ингээд байцсан. Хинч очиж Библи уншлага дээр алалцахгүй байгаа байхгүй юу? Тэнд 2,500 төгрөгийн мантун буус дээр алалцж байгаа. Тэгээд хүү Библи уншлагын хуваар яасан бэ? Хүн авахгүй нэг өсч хинч ирсэнгүй авахгүй байна уу? Тэгээ би ингээд барьж яваад энийг ав 4,000 төгрөг дасан тэгэр энийг ав 4,000 төгрөг дасан тэгэрэй гэд ингэж хөчөөр өгч. Тэгээ хүчээр авсан юм чинь очиод
нэг газарт булан тоосон дарагдсан эсвэл ингээ хумигдаад гал түлэгдсэн байх магадлалтай. Биднэрт агуу захирамж, биднэрт даалгавар байна, чуулганы ах дүүсээ. Бурхны таньж мэдхгүй арт түмэн зөндөө байна. Бид нэг бурхныхаа сайн сайхныг мэдрээд ямар бурханд би ямар гоё бурхантай юм бэ гэж баярлаад гоё байхад чинь гадаа бурхангүй хүмүүс адин бурхан юм болоо гэд мэдхгүй бусдад ингээ ашиглагдчихж байгаа арт түмэн байна шүү дээ. Зовлонгоосоо болж бусдад ашиглагдчихж байгаа. Ийм байна шүү дээ. Тэгэхээр бид ингээд энэ зүйлстэй ингээ ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр үүний төлөө бид нар өөрсдөө захирах ёстой. Чуулганы дэг журам дотор орох ёстой. Өөрийнхөө амьдралыг дэг журманд оруулах ёстой. Өөрсдөө хуулийн энэ бүх зүйл дотор ингээ оруулах ёстой. Тэгээд асын хараатай бол энэ бүгдийг та нар жаргалтайгаар ерөөлтөөр хийх бол. Библи уншихдаа жаргалтайгаар уншина. Библи судалж суухдаа жаргалтайгаар суун, залбир дэрхтээ даарж исэн ч төгжирж исэн ч хүрээд ирнэ те. Гэр нь хол байсан ч хүрээд ирнэ. Энэ нь бол ингээ асын хараатай өгний зүйл байхгүй юу? Өөрийгөө харж өөрийнхөө хэрэгцээ нөлөө харж байгаа хүн бол нэг 2 удаа ирнэ, 3 удаа ирнэ. За тэгээ жоохон уйтгартай санагдана. Тэгээ арай өөр юм хайж эхэлнэ. Тэгэхээр зэрэг Есүсийн тэргүүнийхээ энэ толгойнхоо тэр асын хараа миний асын хараа болсон уу? Өөрсөд Монголыг өөрснө гэсэн тэр асын хараа миний асын хараа болсон уу? Энэ чуулганы энэ амьдрал энэ 2025-26 оны энэ асын хараа энэ зорилго энэ таны асын хараа зорилго болсон уу? Энэ л энэ өөрсдөө монголчууд чуулгануудын хувьд бидний хувьд маш чухал юм. За хамгийн сүүлийн ишлэл зүгдээр уншаад залбирцгаая. Сургаалт төгс 16 урагшин явуулъя 32. За намайг дагаад хэлээрэй. Уурлагтай удаан хүн хатан зоригтноос дээр сэтгэлээ захирдаг хүн хотыг эзлэгчээс ч илүү гэсэн. Би нэг тийм ууртай хүн гэж өөрийгөө нэг тийм уурандаа ингэж зөвшөөрдөг хүмүүс байдаг те. Тэгээд ингээд босд нь ингээд тэр хүний уурыг хөдлөхгүй тулд бэмбэгнэж ингэж одоо явах ёстой. Тэгээд би бол ер нь ууртай хүн шүү. Би бол дургүй хүн шүү. Би ер нь уурдахаараа яасан магадгүй хүн шүү гэж ингэж явдаг хүн. Тэгэхээр тэр хүн ингээд тэр энийг явуулахад зэрэг өөрийгөө юу гэж боддог байх нь амар зоригтон одоо тийм хүн ч юм уу гэж боддог байх. Тэгэхээр Библи юу гэж хэлж байгаа нөхөд зэрэг үгүй ээ. Харин уурлахтаа одоо уураа захирдаг, уур хилэнгээ хатгалдаг, уур хилэнгээ зайлуулдаг, уурлахаа уртл болгодоггүй тэр хүмүүс бол хатан зоригтой хүмүүсээс хамаагүй явж байна. Дээр илүү юм аа гэж. Би их гомдомтгоо шүү. Би их гомдчих гээд байдгийг. Гомдлоо төрөнд өрдөг хүмүүс бас байна, тий? Би их тийм шооч юм байгаамаа гэх. Тэгээд хүмүүс ингээд арьс өнгөөр нь би хааных нь галбираар нь шоолоод кайп авдаг хүмүүс бас байна. Тэ? Гэдэг хийсэн үг алдаа бүрэн дээр нь шоолоод тэр үгээр ингээд кайпердаг ингээд өөрийгөө баясгадаг хүмүүс бас байна. Янз ингээд хүмүүс тэгээд өөрсдөө зан гаран шиг өөрсдөө тийм юмыг ингээд уртл болгодог. Би их дууга хүн байгаамаа. Дууга байгаад байдаг. Тэ? Би ер нь их тэгдэг хүн юм байгаамаа гэдэг. Гэтэл тэр тэгдэг юм аа захирч чаддаг хүн хатан зоригтноос дээрх хэлсэн биш. Би бол өөр нь бас ууртай хүмүүсийн нэг нь. Би бол өөрийгөө ууртай гэж үнэхээр сайн мэддэг. Гэхдээ намайг хүмүүс нь ууртай гэж хэлдэггүй. Яагаад гэхээр зэрэг би уураа ингээд бариад идэх байхгүй. Тэгээд ингээд нэг тийм гаргах ингээд газартай. Ингээд нэг тийм өөрийг пс гэдэг ингээд бас тийм ингээд гаргаж ингээд чадах. Ингээд ярилцаж чадах, халамжлуулж чадах, залбирч чадах. Ингэж уураа ингэж одоо ингэж өөр маягаар ингэж те тайвширч чадах. Тийм аргад ингэ бид нар суралцах гэсэн. Тэгээ уурлал харин тэнэг уурландаа би бол. Тэгээд баг энэ сүм тарахаар суулж чадна би. Ийм пастортай байснаас явъя гэж яваад өгөх. Тэгэхээр тэр хэмжээнд хөд уурлж чадна. Нэрээ шүү. Манай эхнээс энийг баталж чадна. Харин тэгжээснээс энийг яах вэ? Захирсан дээр байгаа ч тийм.
Тэгвэл сэтгэлээ захирддаг хүн яадаг гэж байна. Хотыг эзлэгчээс илүү гэж хэлсэн байна. Энэ дээр болохоор сэтгэлээ, тэн дээр болохоор сүнсээ гэсэн байна тий. Сүнсээ захирддаг хүн. Тэгээ хүмүүс ингэдэг юм мэдрэмжээ ингээд сэтгэл хөдлөлөө ингээд эмоцоо ингээд одоо чухалчилж амьдэрдэг. Ийм хүмүүс ингээд байдаг. Эн чинь бас сэтгэлээ захирж байгаа хэлбэр биш байхгүй юу? Утга учиргүй уйлаад байдаг, утга нэгээд байдаг, учиргүй дүмбигээд байдаг, утга ингээд нэг тийм мэдрэмжэн дээр ингэж автаж ингэж амьдэрдэг. Би бол ингээд Христ итгэж биш байхаас өмнө ингээд тийм дүмбгэр ингээ манай ангийнх ингээ партидад ингээ тэнд ингээ бүжгэлж яхад би дунд нь ороод бүжгэлж чаддаггүй. Болонд ингээ суугаад дүмбидэх хүн задуу байл шүү дээ. Хөөе басаач хасаач гоё юм биш үү гэ тэр гоё цагийг ингээ капер чүлэж авч чаддаггүй. Сэтгэлээ захирдаггүй тий. Тэгээд олонний анхаарлыг татчих гал гэл дүмбигээл тий. Тэгээ хэн нэг нь нэрээд ингээ намайг ингээ заастаа нэр хасаа бүжгэлээ да гэж хэлвэл гойлох жагаал дунд нь ороод ингэдэг тий. Сэтгэлээ ингээ сүнсээ захирдаггүй. Нэгэнт л баярлах гэж тэр газар нэгэнт л ирсэн бол хамт баярлаж чадах ёстой байхгүй тий. Гэтэл ингээ тэр бүх баярын утга учирыг өөр дөрөө төвлөрүүлээл. Энэ нь бол яг сүнсээ сэтгэлээ захирч чадахгүй байгаа гэн тэр хэлбэр. Тэгээд үг хэлээ захирч сур. Сэтгэлээ захирч сур, уур хилэн зан аашаа захирч сур. Энэ бүгдийг юу бидэнд байлгах чадах. Энийг би ингээд за би өнөөдөр тэгчий гэж хэлээд маргааш болчих зүйл эсвэл яг тэрнийхээ дараа болчих зүйл мөн үү? Биш. Бид нар тэр Леброн Джеймсийн хэлсэн бүх хүмүүс нөгөө замыг сонгож байхад би хамгийн уйдгартай замыг сонгосон гэж хэлж байгаатай адилхан. Надад алсын хараа байна. Би хүнд зөв харагдах зорилго байна. Би хүмүүсд хайр үзүүлэх зорилго байна. Би ингэх тгийх зорилго байна. Надад ийм хүрэх юм зорилго байна. Энэ бүхний төлөө би уурлахгүй байхаар шийдэж байна. Энэ бүхний төлөө би сэтгэлээ захирна. Би гомдохгүй байхаар шийдэж байна. Энэ бүгд чинь захирч шийдэж боддог зүйл байхгүй юу? Түүнээс бол энэ ингээд зүйл ингээд бидний хөлддөг зүйл биш байхгүй юу? Харин бид нар ингэж барьдаг зүйл байхгүй юу? Энийг ингээд шийддэг зүйл байхгүй юу? Бид нар нөгөө хувцас өмсдөг шиг. Өнөөдөр би дулаахан хувцас ямар хувцас өмсгөө бид нар өөрсдөө шийдэж чаддаг тийм тарих байгаа шүү дээ. Үүнтэй адилхан бид нар ингээд зан ашаа ингээд шийдэж чаддаг тийм тарих бидэнд байгаа байхгүй юу? Би одоо уурлахгүй. За би өнөөдөр тэр хүн бол уур хүрэгдэх хүн мөн. Хачаа хичээмээрээ уур хүрэгдэг. Би яг мэдчихэв. Гэтэ би уурлахгүй байх шийдэж байна гэж чадах уу? Чадна тий. За би тэрийг ингээ харахаар ингээ сонин санагдчих юм аа. Сонин мэдрэмжтэй би ингээ сонин байгаад байдаг юм аа. Гэт очиж сонин байх уу? Үгүй. Би өнөөдөр тэр хүнтэй уулзахаараа би тэнд очихаараа би өнөөдөр юм байна гэж шийдэх. Би энийг болохоор хоёр нүр гэж хэлэх гээд байдаг. Дэлхий. Энд чинь хоёр нүр биш. Энэ бол сүнсээ захирч, өөрийгөө төв болгочих, өөрийгөө барьж байгаа ийм зүйл байхгүй. Тэгээ энийг бол бид нар маш сайн ойлгох. Хоёр нүргүү байхгүй. Би бол ууртай хүн гэдэг уурлаад хамаг ямиг төвөөгээд би бол гомдомтой хүн гэдэг хамаг уур амсгалыг эвдээл тий. Тэгээд энэ нь бол захирж байгаа хэлбэр ерөөсөө биш. Харин бид нар энэ бүгдээгээ захирч байх. Энэ маш чухал. Тэгээ бүгдээрээ бидний чуулган бидэнд алсын хараа байгаа. Бүгдээр хийх юм байгаа шүү. Хийхин тулд бидэнд залбирал маш их хэрэгтэй. Хийхин тулд Библи уншлага маш их хэрэгтэй. Сайн мэдээ тарах маш их хэрэгтэй. Төрөл бүрийн сургалтууд, арга хэмжээнүүд маш их хэрэгтэй. Ямар нэгэн зүйлс бидний хувьд маш их хэрэгтэй. Бид нар ямар нэгэн дуудлага хувь тавилтанд хүрэхийн тулд Христ итгэж удирдахч болохын тулд таны хүүхдэд маш их том дуудлага байна. Танд маш том дуудлага байна. Та пастор байхаар хүсэхгүй байна уу? Та илгээт эзэн байхыг хүсэхгүй байна уу? Та сайн мэдээ тараагч байхыг хүсэхгүй байна уу? Та элч байхыг хүсэхгүй байна уу? Та ямар нэгэн үндэстнийг ямар нэгэн зүйлийг тэмрэхийг хүсэхгүй байна. Та ямар нэгэн байгууллага зохион байгуулахыг хүсэхгүй байна. Та ямар нэгэн юмд хүрэхийг хүсэхгүй байна. Зориг тавихыг хүсэхгүй байна. Тэгээд бүх хүмүүс амьдралдаа зориг тавиа. Тэгээд энэ зориг чинь таныг дэг журам Сахилга бат руу авчрах болно. Тэгээд энэ бүгдийг та хийхдээ ядрахгүй жаргалтай ерөөлтөөр хийх болно. Амен. Бүгдээрээ чуулганы
бид нар өөрсдөд Монгол сансарч чуулган биднэрт хийх юм их байна. Бидэд алсын хараа байна. Мэн энэ үгээр чуулганаа өрөөч байна. Энд байгаа анх удаа сүмд маань ирсэн хүмүүсээ би өрөөч байна. Та нар амьдралдаа энэ чуулганы итгэж байгаад энэ чуулганыг сонгуул манай хаалга үнэхээр өргөнөөр нээлттэй та нартай ингээ хамт цаашаа ингээ явхад өсөж хөгжөхөд бэлэн байна. Тэ? Тэгээд нэлээд олон шинэ хүмүүс ирсэн байгаа би ингээ харж байна. Та нар энэ өөрт Монгол чуулганд бидний чуулганы бидний нэг хэсэг байж болсон шүү. Та нар жинхэнэ бурхныг таньж мэдмээр байвал бидэнтэй хамт нэгдэж болно шүү. Бидэд хамт зааж сургаж та нарыг бурхантай уулзуулахад бэлэн байна. Та нарыг зүгээр ингээ нэг төр ингээ хэд хоног идээд өнгөрөх гурилаар хэд хоног төлөөд өнгөрөх нүүрсээр та нарыг хуурах гайгүй маа. Энэ зүгээр ингээ бурхны хайрыг та нарт үзүүлж байгаа хэрэгцээтэй зүйлс нь тусалж байгаа зүйл юм аа. Энэ ингээ нэг тийм хуураа тавьчихж байгаа ерөөсөө биш юм аа гэж та нартай хэлмээр байна. Энэ бидний хайрын илэрхийлэл байсан. Есүс тэнд байгаа хүн нэг бүр таартай шүү. Мэн. Эзэн минь бид энэ үгийн төлөө танд талархаж байна. Зааж байгаа, ярьж байгаа, уриалж байгаа би ч хүртэл энэ үгэнд урам авч байна. Сонсож байгаа нэгэн ч гэсэн энэ дотор урам авч, энэ дотор үнэхээр өөрийгөө энэ чуулганы хэн нэгэн болгож, энэ чуулганы алсын гараа, Есүсийн алсын гараа, Есүсийн хүсэл зоригийн төлөө амьдрахад сэтгэл шолоодосаа гэж залбирч байна гэсэн. Таны амартай бидэнтэй хамт байх болтугай. Хүн нэг бүр урамшуулгдсан, зоригдсон байгаасаа гэж залбирч байна. Ариун сүнсээр та бидэнд туслаарай. Ариун сүнсээр та биднийг дүүргэж өгөр. Биднийг өөрийгөө захирахад суралцуулж өгөөрэй. Дэг журам хуулийг биелүүлж амьдрахад та биднийг чиглүүлж удирдах өгөөрэй гэж залбирч байна гэсэн. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.